Шинжлэх ухааны технологийн сангаас бэлтгэн хүргэдэг ScienceX подкастын энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Студид шинэ ангирт компани захирал доктор Баатар Жууга хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд та бүхэндээ бид хоёр омега 3-ын талаар ярилцахаар бэлтгэсэн. Эхлээд танилцуулахгүй юу? Ямар мэргэжилтэй вэ? За хэдэн онд хаана сурч байсан бэ гэдэг. За би одоогоос 51 жилийн тэртээ 10 жилийн дунд сургуулиуд төгсөөд 1973-аас 1979 оны хооронд тухайн үеийн бүгд найрамдах болгоор ард улс одоогийн Болгар улсын Софи хотын хим технологи металлургийн их сургууль гэж сургууль хим технологич мэргэжил эзэмшсэн хүн байнамаа. За ингээд 1979 оноос 1979 оноос 1998 он хүртэл химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. За дунд нь 1986-аас 90 оны хооронд дахиад энэ Софи хотын хим технологи металлургийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалж техник ухааны докторийн зэрэг гэсэн юм цалыг авсан. Өнөөдрийн бидний энэ ярих энэ сэдэв бол Монгол оронд энэ тосны маалан гэж ургамлыг таримлжуулах. Тэгээд энэ тосны маалангаас бүтээгдэхүүн гаргаж аваад хүмүүсийн эрүүл мэндийн үйлсэд зориулж зах зээлд нийлүүлэх юм зорилго тавьж ажилласан юм аа. Шинжлэх ухааны технологийн сангаас яг энэ маалын яг энэ бүтээгдэхүүнээрээ төсөл авсан байгаа шүү дээ. Тэгэхээр хэдэн оны хооронд хэрэгжсэн төсөл вэ гэдэг. За миний энэ төсөл бол 2016-аас 2018 оны хооронд хэрэгжсэн юм төсөл байгаа. Төслийн нэр маань Игэл маалангийн тосноос хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэх технологи гэсэн юм сэдвүүтэй төсөл байсан юм аа. За төсөл маань гол одоо бидний зорилго тавьсан зорилго бол манай орны хүн амын одоо нас баралтын үндсэн шалтгаануудын дотор зүрх судасны өвчин, мөн тархин цус харвах өвчин энэ төр бол нэлээд одоо ихний байруудад ордог. Эдгээр өвчнүүд маань юунаас болдог вэ гэхээр үндсэндээ одоо цусны даралт ихсэх. Тэгээд даралт юунаас ихсэж байна гэхээр хүний бие дотор байгаа одоо судснуудын дотор талд холестерин гэж одоо ийм бодис. Тос үсттэй тийм. Холестерин гэж энэ одоо тосны одоо тослог бодисуд судасны ханы дотор талд маш ихээр одоо хоримтлэгдээд тэрнээсээ болж судасны уян хатан чанар алдагддаг. Эндээс болоод тэгээд цусны даралт ихсээ тэгээд тэрнээс цааш нь одоо цусны даралт ихснээс цааш нь тэр зүрх судасны болон тархин цус харвах энэ өвчлүүд бол маш нэлээд их тохиолдог болчиход байгаа сүүлийн жилүүдэд. За маалан гэдэг ургуул бол үндсэндээ латин нэр нь бол Linum oxidatium гэдэг ийм латин нэртэй. Энэ одоо юу гэсэн үг юм бэ гэхээр most useful буюу одоо монголоор бол хамгийн их ашиг тустай гэсэн ийм одоо латин нэртэй ийм ургамал юм байна. За энэ ургамлыг бол 5000 жилийн тэртээс бол хүмүүс хүн төрлөخت бол таримлжуулж өөрийн одоо ах амьдралдээ хэрэгжилж ирсэн. Энэ ургамал бол дотороо бол үндсэн 2 сорт байдаг. Нэг нь бол одоо бидний энэ тариалж байгаа энэ тос гаргаж авсан энэ бүтээгдэхүүн, нөгөөх нь болохоор даавууны сорт. За. Тий. Даавууны сортыг нь бол бас энэ Европын орнууд, Өмнөд Америк, за тэгээд Хойд Америк, Оросын одоо төвийн нутгуудад
маш их одоо тариалдаг 17 дугаар зуунаас эхлээд маш их тариалж ирсэн. Хэлбэр мэлбэр нь бол яг л манай тийм манай майлангтай яг ялгаагүй. Гэхдээ тэр даавны сортонд бол энэ даавны майлангийнхаа ишийг нь хурааж аваад ишийг нь зөвхөн тэрийгэ туцхай технологиор задлаад ишийг нь задлаад удас болгоод удасаа ээрээд тэгээ тэндээсээ даав тэгээ даавнаас цааш нь төрөл бүрийн ахуйн бүтээгдэхүүнүүд хэрэгэлдэх хувцас сунараас эхлээд за тэрнээс ч бол омега бол гаргаж авдаг юм. Тийм энэ даавны сорт нь бол арай өөр сорт. Гэхдээ омега даавал хийх зорилттой сорт. Тийм даав хийх. Энэ бол маш их экологийн маш өндөр цэвэршилтэй маш их өндөр өртөгтэй бүтээгдэхүүнүүд гаргадаг энэ даавны сортоор нь бол. За. Хүний биеийн тэр даавн сорт нь ямар ач тустай юм? Эко цэвэр гэж үнэлэгдэг маш цэвэр өндөр одоо үндсэндээ одоо лукс ангиллын бүтээгдэхүүн гэж ингэж тооцогддог. Майланг болохоор омега гаргаж авах. Тосны сортоос нь бол бид нэр тосоо гаргаж авна. Тэгээд майлангийн тослны нэг онцлог нь бол ерөөсө бүх ургамлын тоснууд дотроос хамгийн өндөр омега 3 агуулдаг ийм одоо тос ургамал. Тэгэхээр энэ майланганд байгаа тосны майлангаас гаргаж авсан тосонд байгаа омега 3 болвол альфа линолений хүчил гэсэн ийм хэлбэрээрээ байж байгаа. Энэ ханаагүй тосны хүчил. Нөгөө загасанд байгаа нь бол өөр хоёр хүчил хэлбэрээр DHA, EPA гэсэн ийм хоёр хүчлийн хэлбэрээр. Майлангийн тосонд байгаа омега 3 болвол гинжин хэлхэндээ тосны хүчлийн гинжин хэлхэндээ 18 нүүрсдөрөгчийн атом агуулад тэгэхээр 3 хоёрчийн холбоотой. Нөгөө хоёр хүчил маань DHA, EPA маань хоёр маань нэг нь 22 нүүрсдөрөгчийн атомтой, нөгөөх нь 20 нүүрсдөрөгчийн атомтой гинжин хэлхэндээ. Нэггээр хэлбэл арай урт гинжин хэлхээтэй илүү олон тооны 5 буюу 6 хоёрчийн холбоотой ийм хүчлүүд байна. Тэгэхээр үндсэндээ омега 3-ын нэрэн доор 3 өөр ийм хүчил байна гэж ингэж ойлгох ёстой. Тийм. 309 гэдэг байгаа нь. Тэр бол бас тустай. Тийм зөвхөн омега 3-ын тийм юунд доор нэрэн доор. Гэхдээ майлангийн тосонд байгаа омега 3 бол хүний биеинд ороод хүний биеинд байдаг дельта 6 гэсэн ферментийн нөлөөгөөр шууд энэ нөгөө хоёр хүчлийнхаа хэлбэрт шилждэг. Тийм, хэлбэрт шилждэг. Тэгэхээр бол ургамланд ч байгаа омега 3, загасанд ч байгаа загасны тосонд байгаа энэ омега 3-ууд бол ерөөсөө л ижил хүчлүүд. Омега 3 нэршлийн доор байгаа 3 өөр хүчлээ гэж ингэж ойлгох. Одоо нөгөө Монгол улсад ч омега 3 гэж бас аягүй их орж ирж штэ импорт тийм ээ. Тэгэхээр таны одоо Монгол улсынхаа хөрсөн тариалж байгаа тийм ээ. Тэр хөрсөн тариалж байгаа процессыг бас хаана тариалдгүй, тэгээ ямар хэмжээнд тариалдгүй. Тэрийг ингээд жил болгон сортлоод ингээд омега 3 6-с гээд ингээд бүтээгдэхүүнээ гаргачихж байгаа. Дээрээс нь бас ингээд ахаад өөр бүтээгдэхүүнүүд майлгны гурилыг гаргаж чинь тий. Бас энэ үр тариа гаргаж чинь. Эдрийгээ бас тайлбарлаач. За манайх 16 оноос хойш туршилтын байдлаар энэ Төв аймгийн 2-3 газар тариалж эхэлсэн. 18 оноос бүр том талбайд тариалтыг хийж эхэлсэн. Сэлэнг аймгийн Цагаан нуур суманд бид нэр жилд нэг дундчаар 10-аас 20 гад жил бүр тариалдаг. Тэгээд намар одоо хавар 5 сарын дундуур тариалаад намар 9 сарын дундуур 90-120 хоногийн дотор бол энэ майлангийн үүрэг бол үндсэндээ бүрэн боловсрол дуустдаг. Тэгээд хурааж аваад тэгээд газар дээр нь сайхан анхын шатны цэвэрлэгээ хийгээд тэгээд өрнүүд авч ирээд тэгээд нэмэлт цэвэрлэгээнүүдийг бас нэмэлт дахиж бүр нарийн цэвэрлэгээнүүдийг хийн. Үрийн одоо цэвэршилтийг бол нэг ойролцоогоор 99.9% болгож агаад
Тэгээд дараагийн шатанд одоо бүтээгдэхүүнээ хийх үйл ажиллагаанд ордог. За майлангийн тосноос бол үрнээс тосыг ялгахдаа бол хүүтийн шахалтын арга гэж байдаг. Тэгэхээр тэр зүгээр ямар ч халаалтгүйгээр хүүтийн шахалтын аргаар тосыг нь одоо ялгаж шахаж гаргаж авахд тодорхой температур бол ерөөсөө 60-70 градусаас хэтэрдэг тийм хүүтийн шахалтын аргын аргаар тийм нам температурт тосыг гаргаж авдаг. Энэ тос бол ерөөсөө эмчилгээний тэр шин чанараа ерөөс төгс хадгалсан байдаг. За манай майлангийн тосноос үндсэндээ омега 3, омега 6, омега 9-ийг бид нэр одоо Герман, манай Монголд бас энэ 2-3 лабораториуд байна, хүнсний шүтээсний лаборатори байна, Само институт гэж байна. За мөн Тайваны бас хүнсний тийм том лаборатори байдаг. Германд ч байдаг. Ингээд энэ газрууд бүгд нь тодорхойлуулж байгаа. Тэгээд омега 3-ын агуулга бол ер нь дундчаар 60%. Лабораторид дээж өгөөд шинжилүүлсэн байх тийм шинжилүүлээ дундчаар 60%. Энэ бол ерөөсөө майлангийн тосонд байж болох ерөөсөө хамгийн өндөр үзүүлэлт. Тэгэхээр энэ яагаад ийм өндөр гарч байгаа гэхээр за яг дэлхийн дундч бол нэг 53-аас 58% хооронд байдаг байхгүй юу? Омега 3-ын агуулга. Манайх бол 60, 62 заримдаа бүр 63%. Тэгэхээр энэ юунаас болж байгаа гэхээр манайх их эрс тэрс амьсгалтай. Тэгээд хэдийгээр зуны одоо бид нар 5-аас 9 сарын хооронд тариалж байгаа ч гэсэн өдөр шөнийн температурын ялгаа их байгаа манад. Тэгээд тийм үед бол ургамалчин нөгөө өөрт ашигтай бүрдлүүдээ бүрдүүлэхдээ маш их одоо тэсвэр төвчээр. Тийм их одоо өөрийгөө дайчилж. Тийм байна. Тэгээд ингээд Монголд байгаа энэ ургамлуудын одоо ашигт бүрдлүүд бол дэлхийн аль ч орнуудаас хамаагүй илүү чанартай байдаг гол онцлог нь энэ байна. Үрээ хаанаас авдаг? Одоо Монголд угаасаа ерөөсөө майлан гэж ургамал ургадаг юм уу? Анх бол бид нэр 16 онд Оросын холбооны улсын алтан уулын алтай гэж нэрлэдэг. Одоо манай энэ баруун хилтэй залгаа байгаа. Тэр алтан хязгаараас авчирсан. Оросдоо бол тэдний одоо тэр уулын алтан хязгаар нутг бол ерөөсөө ургамлын хамгийн цэвэр бүс гэж тооцогддог. Тэнд таримлжүүлсэн тийм үрний северний гэж тийм сортыг бид нэр авчирсан. Тэгээд тэр үрээрээ одоо ингээд жилүүс хийлгээд тариалаад ингээд үрнүүдээ сайжруулад явж байгаа. Монголд одоо нутагшуулсан гэсэн үг. Нутагшуулсан тий. Монголд бол маш сайн ургадаг ийм сайхан ургамал. Монголын бид нар чинь за Дорнот аймагт тариалж үтсэн, Ховдод тариалж үтсэн, Сэлэнгэд тариалж үтсэн. Тэгээ Төв аймаг, Хөвсгөл аймаг ингээд бүх газар тариалж үтсэн. Монголд бол маш сайн нутагцах боломжтой ийм сайхан ургамал. Монголдоо бол ер нь бол маш цөөхөн омега 3 үйлдвэрлэж байгаа компани нэг нь одоо гачуурт гэдэг байгаа тийм. Нэг нь бол та өөр одоо байдаг юм уу? За яг тосны майлангыг тариалаад бүтээгдэхүүн гаргаж байгаа газар бол одоо гацуурт компани байна. Манайх байна. Манайх бол яг 16 оноос хойш тариаж эхэлсэн. Гацуурт бол нэг 18 оноос эхэл тариалсан байхаа тэгж тариалж эхэлсэн. Гэхдээ тэднийх бол бас нэлээд их хүчин чадал сайтай, техниктэй, талбай домтой тодорхой хэмжээтэй бол чадлаараа л бас тариалал байгаа тий. Тэгэхээр нэг жилд хурааж авсан майлангаараа яг бүтээгдэхүүн ингээд олон төрлийн бүтээгдэхүүн хийж штэ. Тэгэхээр ямар бүтээгдэхүүн хийж байгаагаа нэг тайлбарлаад тэгээд тэр майлны гурил тэгээд энэ үр тариа энтерд бас омега 3, 6, 9 бас багуулагдаж байгаа штэ. Тодорхой хэмжээгээр ямар хэмжээгээр агуулгаддаг вэ гэдэг өөр бүтээгдэхүүнээ бас танилцуулаа. За энд бид нар бол 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. За нэгдүгээрт нь үрээ цэвэрлээд савлж гин. За үрээ бол ерөөсөө 99.9% цэвэршилтэйгээр бид нэр зах зээлд нь нийлүүлж байгаа. За майлангийн үрээ бол бас зөвхөн омега 3, 6, 9-ээс гадна өөр маш их чухал одоо өөрт нь байдаг
хоёр үндсэн одоо бүрэлдэхүүн хэсэг бий. За нэгдүгээрт нь ургамлын эслэг гэж бид нэр их ярьдаг. Тий. Одоо энэ хоол уусарвуулах замын одоо үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Ургамлын эслэг маалингийн өрөнд ойролцоогоор 30 орчим хөв. Тий. Энэ бол маш чухал үзүүлэлт. 30 хүртэл хувийг одоо агуулдаг. Нөгөө нэг одоо чухал юм нь бол маалингийн өрөнд уургийн агуулга маш өндөр. 15-6. Хүрэн тэгээ дээр нь А, Е витаминтэй. Агуулга бол харьцангуй ялангуяа Е витамин бол арай илүү өндөр. Ийм одоо бүтээгдэхүүн. Тэгээд дээр нь бол одоо селен, тэгээд Б-ийн төрлийн витаминууд маш олон төрлийн бол маалингийн өрөнд агуулгаж байна. За дараачийн нэг бүтээгдэхүүн маань өрнөөсөө бид нэр маалингийн тосыг ялгаж авчина. За энэ тосонд бол би түрүүн хэлсэн 60 орчим хувийн дунджаар омега 3 зөвхөн альфа линолений хүчил гэдэг байдлаар агуулгаж байгаа. За тэгээд омега 6 болвол нэг 12-3 орчим хувь. Омега 9 нь бол мөн 18-9 хүртэл заримдаа агуулгадаг ийм дундаж агуулгатай. За ер нь бол ургамлын тоснууд дотор манай одоо худалдаанд их олон төрлийн тоснууд зарагдж байгаа. Оливын тос байна. Шар буурцгийн тос байна. Наран цэцгийн тос байна. Арапсын тос байна. Далдуу модны тос байна. Тэгээд одоо бидний энэ хоёр компани үйлдвэрлэж байгаа маалингийн тос гэж энэ бүтээгдэхүүнүүд бол орлуулагч байна. За эднэр дотроос энэ альфа линолений хүчил буюу хүний биед хэрэгтэй. Омега 3 агуулсан хамгийн өндөр агуулсан тос нь бол маалингийн тос байна. За бусад энэ оливын тосонд бол ерөөсөө омега 3 байхгүй. За шар буурцгийн тосонд бол нэг 5.6-аас 9.5% байна. За наран цэцгийн тосонд 0.3%. Ерөөсөө омега 3 байхгүйтэй ижил. За арапсын тосонд нэг 7-оос 15%. За далдуу модны тосонд бас 0.5% хүртэл ингээд. Ерөөсөө омега 6 9.2 бол харин энэ бусад ургамлын тоснуудад бол харьцангуй өндөр. За жишээлх юм бол омега 6 гэдэг бол энэ бас C18 нүүстрэгчийн атомтой 2-2-чин холбоотой. Ийм гинжин хэлхээтэй тосны хүчил. Тэр бол одоо оливын тосонд бол 3.5-аас 21% хүртэл агуулгаж байна. За шар буурцганд бол хамгийн өндөр 49-ээс 57%. За наран цэцгийн тосонд бол бас нэлээд өндөр 48-аас зарим наран цэцгийн тосонд 74%. За тэгээд арапсын тосонд бол 15-аас 25, далдуу модны тосонд 6.5-аас 12% гээд ингээд. За манай маалингийн тосонд бол 10-аас 16% байх жишээтэй. За омега 9-нд бол муу ялгаагүй хамгийн их одоо энэ дөр агуулгаддаг энэ олений хүчил буюу тосны хүчил гэж нэрлэдэг. Омега 9 гэдэг бол энэ бол оливын тосонд бол хамгийн өндөр байна. 55-аас бүр 83%. За арапсын тосонд 50-аас 65%, наран цэцгийн тосонд 14-аас 39%, далдуу модны тосонд 36.7-оос 43% их жишээтэй. За маалингийн тосонд бол 9-ээс 14.5% гэдэг юм. За тийм учраас бид нэр бол омега 3, 6, 9-ийг бол омега 6, омега 9-ийг бол бид нэр бус тосноос бол илүү их авдаг юм байна. Тийм, маш их авах одоо бүрэн боломжтой. Зөвхөн омега 3-ыг бол маш бага хэмжээгээр л авдаг тийм. Маалингийн тосноос авах боломжтой. За дээр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сүүлийн үед одоо ингэж их олон ургамлын тосыг хөндөрлөхтөн маш их хэрэгжилж байгаа учраас энэ омега 3, омега 6-гийн харьцааг бас тогтоож өгсөн байна. Дэлхийн эрүүл мэндийн энэ ойролцоогоор хэд байх ёстой бэ гэдэг.
хүний биед байх ёстой л 3 тос тий. Омега 3 6 9 байх ёстой тос гэж үздэг юм лээ шинжилгээгээр тийм үү. Тэгээд ялангуяа омега 6, омега 3 хоёрын хоорондын харьцаа бол нэгийг харьцах нь 4 байх ёстой гэж байна. За. Нэгийг харьцах нь 4. Нэггээр хэлбэл 1% нь омега 3 байхад 4% нь хэрглэж байгаа одоо бидний тосон дотор бол омега 6 байх ёстой гэж үздэг. Гэвтэл орчин үеийн одоо энэ их маш их тосны хэрэглэнээс болоод энэ харьцаа бол нэгийг харьцах нь 40 болцсон яваад байгаа байхгүй юу? За. Тийм. Омега 6-гаа дэнд их хэрэглээд нөгөө энэ их тос төлөвлөрийн одоо нөгөө хоолнд хийж хэрэглэж байгаа учраас. Тийм учраас энэ харьцааг бол бас их тооцож зөв хэрэглэх ёстой гэсэн ийм дүгнэлт гарсан байдаг юм байна л. За дараачийн бүтээгдэхүүн бол бид нэр тэр түрүүн тосыг ярьлаа. Энэ нунтаг майлангийн гурил гэсэн юм 3 дахь бүтээгдэхүүнийг гаргаж авч байгаа. За энэ маань үрнээсээ тосыг ядгаж авсны дараа энэ майлангийн үрэнд байгаа уургийн агуулга маш өндөр болж байгаа байхгүй юу? 33-аас 36%. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн бол одоо ялангуяа манай одоо энэ цагаан хоолны одоо хүнс хэрэгэлдэг хүмүүст бол одоо ирсэн маш тохиромжтой бүтээгдэхүүн. Уургийн одоо өндөр агуулмжтай агуулгатай учраас хүмүүс ч уураг баг авч байгаа шүү дээ. Тийм, уураг баг авч байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө маш чухал бүтээгдэхүүн гэж ингэж үзэж бид нэр бас энийгээ савлж хүмүүсийн хэрэгцээнд гаргаж байгаа. Майланг гэдэг ургамлаас болвол танаа тариалж байгаа ургамлаас болвол нэг ч одоо хаягдал гардгүй гэж ойлгож болохоор байна тий. Бүрэн ер нь изүүрэн боловсруулагдаж байна. Изүүрэн боловсрал. Эхлээд сайхан ургамлаа гаргаж авангуудаа тосоо гаргаад ялгаад авчдаг байхan. Дараад нь үр тариа жижигхэн одоо майлангны үрээ гаргаад авна. Тэнгүүтээ дараад нь бүр бутлаад гурил гаргаад авчиж байгаа гэсэн үг тий. Бүгдэнд нь 3 6 9 гэдэг омег нь агуулгадаад байж байгаа. Хэмжээгээр агуулгадж байгаа. Энэ ер нь дэлхийн улс оронд майлангийг тарьж бас яг энэ омега 3 6 9-ийг одоо тариалдаг, гаргаж авдаг ямар улс орнууд байна? За. Ер нь их олон орн бий. Хойд Америк байна одоо маш их тариалдаг. Ялангуяа Канад бол ерөөсөө энэ майлангийн тосны майлангийн судалгаанд маш их хөрөнгө оруулж маш их юм хийсэн газар. Эднийх бол ер нь дундчаар нэг жилд сая тонн майлангийн өр хурааж авдаг юм газар. Тэгээд бүтээгдэхүүнээ бол ерөөсөө Европ, Хойд Америкт хөвчлэн борлуулдаг. Одоо омега гаргаад яг тантай адилхан бас ингээд гурил, үр тариа, омега гэсэн 3 бүтээгдэхүүн гаргаж байгаа болов яаж байгаа вэ? Ер нь бол ихэнхийн үрээрээ нийлүүлж байгаа. За Европт бол тариалдаг орнууд байна. Белорус байна, Украин байна, Оросын холбооны улс байна, Казахстан байна. За тэгээ газрын дундтын гэсэн эргийн орнууд бас тодорхой хэмжээгээр бага хэмжээгээр тариалж байгаа. За би нэг 2 жишээ дурдъя гэж бодлоо. 21-р зуунд энэ майлангийн үр бол хүний эрүүл хооллолтод маш их чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг би нэг 2 жишээн дээр одоо хэлж өгье гэж бодож байна. Нэгдүгээрт нь бол Герман улс бол жилүүр нэг 60,000 тонн майлангийн үрийг хэрэглэдэг. За. Тэрнийг ихэвчлэн талах нарийн боовондоо дандаа оруулж өгдөг. Хэрэглэдэг. Ер нь талах хийж байгаа хүн бол тодорхой хэмжээгээр майлангийн үрийг оруулах ёстой шүү гэсэн тийм бүр нарийн боов хийж байгаа хүн бол. За стандарт зааж өгсөн байна. Стандартаа бүр тусгацсан. Канадад бол ерөөсөө бүх нарийн боов, талах нарийн боовны 12% нь бүр майлангийн үр орон шүү гэд бүр бас стандарт заагаад өгсөн. Тийм учраас энийг бол ерөөсөө онцгой хүнсний онцгой бүтээгдэхүүн шүүгээд энэ хоёр орн бол ерөөсөө тунхаглаад банк хэрэглэдэг болсон. Ийм хоёр үзүүлэлт байна. За бид нэр энэ төсөл хэрэгжүүлэхдээ энэ 3 бүтээгдэхүүнүүдээр бол стандарт батлуулсан 17 онд.
Энэ стандартын дугаар маань MNS 6679 2017 гэсэн энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зохицуулах үйлчилгээтэй хүнс гэдгээр тосон дээр бид нэр батлуулаад авсан байгаа. Тэндээ энэ өрнийхээ стандартыг ч оруулсан. Гурил маань тэргүй энэ тос нь ялгаад өрн орж байгаа учраас тэр стандарттай хамаарагдаад ингээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа юм аа. За манай бүтээгдэхүүн бол энэ инновацийн дэлгүүрт борлуулагч байгаа. За үрийг бол 250 грамаар савлж дангаар нь борлуулна. Тосыгоо бол 100-150 мл-ээр савлж борлуулж байна. Гурилыг мөн 250 грамаар савлж борлуулалт хийж байна. За дээр нь энэ маалингийн бүтээгдэхүүний багц гэж энэ гурвыг нэгтгэхэд бас бүтээгдэхүүн байдлаар хүмүүсийнхээ хэрэгцээнд зориулж борлуулалт хийж байна да. Ганцхан манай инновацийн дэлгүүрт л зарж байгаа юу? Өөр газараар зарахгүй байгаа юу? Манай бүтээгдэхүүн бол ер нь бас нэг хэдэн жилийн дотор ерөнхийдөө өөрийн гэсэн харилцагчтай болцсон. Харин тийм. Тэднэр маань хаанаас ирж авах уу, яаж авах уу гэдгийг мэддэг учраас өөр газар нэх борлуулахгүй байна. Дунджаар одоо сард одоо хичнээн бүтээгдэхүүн борлуулагддаг вэ? Жилд ойролцоогоор хэдэн бүтээгдэхүүн хийдэг вэ? За ер нь бол бид нэг жилд бол нэг 10 тонн үр боловсруулалтанд хэрэгжилж байгаа. Тэрнээс нэг компани байгаа манад. За. Биднээс үр аваад тос гаргаад тэрийгэ дараа нь ахиад зөөлөн капсул байдлаар боловсруулж зах зээлд гаргаж байгаа Chakra гэж компани байгаа. Тэр компани манай бүтээгдэхүүнээр бол зөөлөн капсул хийж үйлдвэрлэж байна. За бидний энэ бүтээгдэхүүнүүд ингээд жилд бол ер нь нэг 10 тонн үр чөлөөтэй зах зээлийн эргэлтэнд орж байгаа. Монголын зах зээл дээр шүү дээ. За бидний дараачийн нэг зорилго гэвэл Японы Циклохим гэж компани байдаг. Энэ профессор Кейжи Терао гэж юм судлаач эрдэмтэн байдаг. Энэ компани одоо багийн гишүүдтэй хамтраад энэ маалингийн тосыг хуурай хэлбэрт оруулах. Тэгээд тэрийгэ цааш нь төрөөчийн торшилтууд намтан дээр энэ төр явагдсан байж байгаа. Цуснд их сахарын хэмжээг бууруулах тийм бүтээгдэхүүн гаргаж авахаар бид хамтарч ажиллаж байгаа. Ер нь нэг ойрын хэдэн жилдээ энэ судалгаа нэлээд явагдах байх тэгж жагаад зах зээлд бас юм хамтарсан бүтээгдэхүүн гаргах болов гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа да. Маш хэрэгтэй бүтээгдэхүүн дахиж гаргах юм байна. Ер нь бол омега 3 бол хүний биед хамгийн их ашиг тустай л бүтээгдэхүүн болж таарлаа тийм ээ. Тийм. Зүгээр яг манай энэ орчин үед чинь хүмүүс янз бүрийн одоо их бүтээгдэхүүнийг янз бүрийн одоо хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэрэгэлдэг болсон. Тэгээ хөдөлгөөний хомсдол их байгаа учраас жингийн илүүд их явагдаад байгаа байхгүй. Тэгээ тэрнээсээ болоод цааш нөгөө судасны хатуурал тэгээ тэрнээсээ цаашаа даралт ихсэх. Тэгээ ингээ янз бүрийн одоо энэ би түрүүн дээр дурдсан хүмүүсийн нас баралтын үндсэн шалтгаануудыг гаргаж ирж байгаа. Тийм учраас нэмэлтээр омега 3-ыг тодорхой хэмжээгээр бол хэрэгжилж байвал өөрийн одоо тухайн хүний биед бол ашиг тустай гэдгийг ерөнхийдөө сүүлийн жилүүдэд нэлээд ойлгож явах шиг байна хүмүүс. Ийм судалгаа байдгийн зүрх судасны өвчлөлийг бол 40% хүртэл бууруулах боломжтой шүү гэсэн. Омега 3-ыг одоо тогтмол хүнсэндээ ийм төрөлдрийн бүтээгдэхүүнээс нэмэлт байдлаар хэрэглэснээр. Монголчууд чинь дээр үед ерөөсөө омега 3 хэрэглэдэггүй байсан шүү дээ. Уусаа загас энэ төр эддэггүй улсаар хүмүүс. Тэгвэл бид нар чинь омега 3-ыг юунаас аваад идэг байсан байх нь. Тэгэхээр бид нэр бас судалгаа хийж үзсэн Монголд хэрэглэдэг одоо энэ өөх тоснуудаас, малын өөх тоснуудаас Германд бид нэр дээж өгчөөлж судалгаа хийсэн. Тэгээд манай адууны маханд байдаг өөх тосноос 10 хэдэн хувийн омега 3 байна гэдгийг тодорхойлж бид нарт ирүүлсэн байгаа. Бүр шинжилгээ бас л энэ манай
Маалангийн тос шинжилдэг CVA гэж Германы хүнсний том институт байдаг. Тэнд хийлгсэн судалгаагаар адууны маханд бол тодорхой хэмжээгээр байна гэж гарсан. Тийм учраас адууны махаас тодорхой хэмжээгээр манайхан чинь хэрэгэлдэг байсан нэгдүгээр. Хоёрдугаар хүмүүс бол жингийн илүүдэл гэж юм байсангүй шүү дээ. Ер нь энэ үндсэндээ 90 он хүртэл чи ер нь жингийн илүүдэлтэй хүн ер нь маш ховор байсан. Тийм учраас хүмүүс маш их хөдөлж исэн байна. Хоолундаа их зөв тааруулж хэрэгжилж ээж. Тийм учраас харьцангуйгаар энэ төрөх судасны өвчин бол харьцангуйгаар бага байсан болов уу гэж ингэж бид нар боддог. Маалангны үрийг одоо Оросоос оруулж ирээд тариалбал Монгол улс оронд одоо ургана гэдгийг анх хизээ яаж бодов? Тэгээ нөгөө нэг Алтай уул нуруудад ургадаг ургамал юм байна шүү дээ, тий. Тэгэхээр тэнд ургаж байгаа юм чи Монголын газар нутгийн одоо онцлогтой ер нь ойролцоо юм чинь ургах байхаа гэж бодсон уу та? За Монголд бол энэ анх судалгаа хийсэн хүн бол бас байна. Омега 3 юу тосны маалангыг таримлж болж. За энэ хүн бол дархны одоо газар тариалангийн хүрээлэнгийн одоо захирал доктор Баярсүх гэж юм байна. Энэ хүн бол 2000-ад оны эхнээс энийг судалгаа хийгээд бас Монголд ийм өөр ингэсэн сорт гаргасан юм байна л. Тэгээд энэ бүгдээс бид нэр одоо санаа аваад өөртөө ч уулзаж ярилцж байсан. Тэгээд энэ омега 3-ын энэ чиглэлийн тосны маалангад хийсэн судалгаа бол өнгөрсөн жилийн 80-ад оноос их эрчимтэй хийгдсэн байхгүй дэлхийн даяар. Тэгээд энэ бол үнэхээр ийм одоо чухал бүтээгдэхүүн юм аа гэдгийг бид нэр олж мэдээд тэгээд Баярсүх доктортой зөвлөж ягаад тэгээд эндээс энэ цааш нь үргэлжлүүлээд Монгол таримлжүүлээд тэгээд нэмэлт ийм бүтээгдэхүүнүүд гаргаж зах зээлд хүмүүсийн одоо эрүүл мэндийн үйлсэд нийлүүлэх нь одоо чухал юм байна гэж үзээд ингээд оруулж ирсэн юм аа. Тэгэхээр шинжлэх ухааны технологийн сангаас авсан таны төсөл бол маш амжилттай хэрэгжиж, маш сайн төсөл болж зах зээлд нэвтэрч олон хүнд ач тусаа өгсөн ийм сайхан төсөл болсон байна гэж харж байна. Танд маш их баярлалаа. За одоо ингээд бүтээгдэхүүн болвол яг нэг тийм айхтар үнэ нэмэхгүй ингээл нэг хөөрхөн яг балансаа бариад яваад байгаа штэ. Тэр яаж нэг үнэ бариад яваад байна ер нь? Ер нь бол нэгэнт одоо энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүн учраас бид нэр тогтмол үнээр борлуулахыг хичээж байгаа. Одоо ингээд 16 оноос хойш анхны одоо бүтээгдэхүүн 17-8 оноос эхэлж гарснаас хойш үүний нэх өөрчлөлтөнд ороогүй. Боломжийн одоо ингээд ерөнхийдөө бол бидний зорилго бол маш их олон хэрэглэгчтэй болсны дараа яг аажмаар бас үн нэмэгт тухайн үеийн нөхцөл байдлаас болж үнд хөдөлгөөн орох шаардлага гарч магадгүй. Эхний ээлжинд бол дээрээс энэ бүтээгдэхүүнийг танилцуулах, хүмүүсийн эрүүл мэндийн одоо үйлсэд нь хувь нэмэр оруулах гэсэн ийм зорилго тавьж байгаа. Хоёрдугаар манай энэ сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байгаа энэ шинжлэх ухааны технологийн сангийн төслүүд бол маш их үр дүнтэй төсөл байгаа. Биднэрт бол дээрээс маш их нэмэр болж байгаа. Цаашид бол энийг эрчимтэй үргэлжлүүлж судалгааны ажлаа хүмүүс одоо улс их орны улс ардын одоо эдийн засагт ч юм уу эсвэл одоо эрүүл мэндийн үйлс ч юм уу эсвэл хүнсний хангамжид ч юм уу энэ төрөлд бол энэ инновацийн төслүүд бол одоо сайхан үргэлж одоо санхүүжилтөд ийм ажлуудыг тэгж дэмжиж өгөөсэй гэж ингэж хүсэж байдаг да. Цааш сайхан тэгээд үргэлжлэн л дээ. Шинжлэх ухааны технологийн сан одоо 30 жил явцад ямар ч лээс эрдэмтдтэй бас нэг сангаараа дамжуулаад бүтээл туйруул те төслийг дэмжсэний хүчинд бас тодорхой хэмжээгээр эрдэмтд маань бас өөрсдийн бүтээл туйруулаа гаргаад улс их орондоо хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлээд ингэ явж байгааг нэг жишээ бол та байна. Загасны тос бол нөгөө би хэлсэн шүү дээ. Одоо дадаан хүүц усанд дадаан гүнд байдаг. Тийм одоо 4-5 жижиг загаснаас авч байгаа тоснуудаас ихэвчлэн энэ омега 3 агуулсан бүтээгдэхүүн хийдэг зөөлөн капсул байдлаар манай зах зээлд нийлүүлж байна гэж. Тэгээд энэ дотор энэ DHA, EPA гэсэн энэ хоёр хүчил маань дээдл нь 30%
хүрдэг юм аа гэж. За яг хөө энэ маш их сайн цэвэрсэн одоо гадаадын их сайн одоо цэвэр тосонд бол одоо нэг 40 жахан гарч магадгүй. Тийм учраас энэ бол яг ерөнхий агуулгаараа бол Малангийн тосноос ерөөсөө үндсэндээ л 2 дахин баг. Агуулгатай гэж ингэж ойлгох хэрэгтэй. Энэ бол ерөөсөө шинжилгээнээр батлагдсан зүйл. Тэгвэл ер нь бол аптекуудад зарагдж байгаа, эмийн сангуудад зарагдж байгаа омега шинжилж үзэх юм бол одоо таны омега 3 дагуулж байгаа хэмжээ аптекад зарагдж байгаа ингээ хэмжиж үзэх юм бол маш бага л гарна гэсэн. Тэгээ үндсэндээ 2 дахин баг. 1500, 1200 за тэгээ янз янзын миллиграммаар савлцсан байгаа. Энэ зөөлөн капсулууд бол. Тэн дотор ерөөсөө шууд бичсэн байдаг. Одоо 1000 миллиграммтай капсулын дотор 500 миллиграмм нь энэ хоёрын нийлбэр шүү гэдэг. Ерөөсөө ихэнх юм дээр тайлбар дээр байж идэг. За баярлалаа. За ингээд импортыг орлох бүтээгдэхүүн омега 3, 6, 9 шинжлэх ухаан технологийн сан, мэдээлэл технологийн паркийн доороодог инновацийн дийлгүүрээс та бүхэн авч болно. Тэгээд бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. SciSX подкастын энэ удаагийн дугаарт шинэ ангирт хувьцат компани захирал доктор Баатар Чууга ирж оролцлоо. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.